Ургийн минь сайт ардын уран зохиолч Дөнгөтийн цоодлогын дээрээ байна. Юу хамрын тамхиа ингээд цагаан сарын юу шиг тамхилж байгаа нэг дүрс авчиж тийм үү? Чамтай тамхилан тахаач. За тэгээ. За. Хүүхдүүд үлээ бар гайхмаар юм байгаа. Үнэндээ одоо тэгээд айлгээд хэдэн авийн бовон давхарлж өрчөөд нэг ууц тавьж чад ингээд 60 жил болж байна шүү. Хүмүүс ирдэг штэ зарим нь энэ ч одоо их үрлэгэн баяр юм аа. Цаг зав их орох юм аа. Энэ тэргээд энэ юу хэрэг байна уу гэж байгаа хүн байна шүү. Энийг швэли тэрнийг швэли гэдэг юм бол гээсээр яваад одоо Монгол юутайгаа үлдэх юм байгаа юм. Ерөөсөн хэр алдааж болохгүй. Одоо баяр гэх юм бол энэ Монголын цагаан сар байна. Улсын наадам байна. Хүүхэд байхад цагаан сарын ч одоо их хүлээн шүү дээ. Нэг шуудай тогтчихсан. Тэр яаж байгаа юм хэлээ. Өнөөдөр хэвийн бовонд л явж байгаа улс шүү дээ. Би Төшөйтэн аймгийн Зоригт онгийнхоо шүү. Одоогийн бол Төв аймгийн Бүрэн сумын хүн. Тэгээд цагаан сар гэхдээ зэрэг нутаг ус маань санагдах юм аа. Манай нутгийнхан бол өөрөмөц сайхан зандаа шилтэй. Тэр одоо хүмүүс их хувирч өөрчлөгдөж цаг үеийн дагаж өөртөө байсан үн цэнтэй юм аа мартаж ингэж байгаа цагт манай бүрэнгийнхэн хэвээрэл байсан. Нэг айлын одоо эзэнгүй адуу явж байхад худаг дээр тэрний хажуугаар худын хажуугаар өнгөрөөгөөд явуулчихгүй дээ. Услаад гаргана. Тэгээд тэднэр чинь биеийнхээ адуу тамгаар нь мэднэ. Гэрээд нь чиглүүлээд хөөчгөн. Өтг рүүгээ хамгийн сүүлд хизээ яв та? Манай сум бол одоо 100 жилийн амтартай ийм ахмад том сум 95 жилийн ойгоор нь очив. Тэгээд 100 жилийн ойд нь бол очиж чадаагүй. Би их байдлаас болоод одоо 80 жилийн л одоо нутагтайгаар л асалж яваад юм байна. Өргөйсөн өвгөн залууданд нэг юм л амтан байсан. Одоо тийм байна. Цаашид ч гэсэн Бурхан дахиад хэдэн нас хайрлахыг эмэтээ нэг үс одоо зүс за хувцас гэдэг юм уу энэ энтерт бол ахна анхаар нэг тавиад байхгүй. Эн чинь мөн чанар биш шүү дээ. Тийм ээ хүн л байх хэрэгтэй дээ. Болж игэл хүн л байх хэрэгтэй дээ. Хүн явах хэцүүлтэй юм байл хүмүүсийг харж байх. Уул нь болох юм шүү дээ. Нэг ялгүй ч гэсэн юмд шунахгүй байх. Ялгүй ч гэсэн хүнийг дээрлэхгүй байх. Ялгүй ч гэсэн бас нэг ном сонин уншдаг. Болж игэл энэ тэндээ шинэ сони юм олоод мэдж хэдэг ч үдэг юм. Уулна хүн байхад гайгүй байж магадгүй. Тэгээд хүнийг хүн болгодог ганцхан гол юм бол энэ Монгол ёсон баримтлалт явах. Би чи Монгол хүн штэ гэж. Би үл энийг боддог үнэндээ. Би ямар нэгэн юмтай тулахад за энийг чинь манай талын булгийн, манай бүрэнгийн тэргой бол одоо яаж хийх вэ? Нүдэ эргэлдүүлээд би тэр нутгийнхаа өвгдийг бодсон шүү. Явж ирнэ бүх үзэж гинөө. Би юу яж гэртээ бүх үздэг. Би заавал үзнэ. Би бүх бас дар хорхойтон гэхний үеийн ер нь тэгтэл бүхэд дуртай, бүхэд хайртай, сайхан бөхчүүч ойрдоо гарч байна. За хин энийг дэмжиж дээлнийхэн захыг мушигж гин.
За би тэднийхээ нэрийг бол одоо бараг мартчихад байна дөө. Залуухан, сайхан, заан, арслан энэ төр Сүхбат. олон боллоо. Мөн үү? Тэр Сүхбат. одоо залуу Сүхбат сайн Батмагна. бүгд тий эхтэр тэр тусгаар тогтнолын өдрөөр юу архангайн хингэвэ өрүүлнэлээ. Та бол төрийн сойрхолт, ардын уран зохиолч хүн. Тэр утгаараа тань дээр бас төрийн өндөрлгүүд ирж бас золгодог болов уу гэж би бас бодсон. Байхгүй л үү дээ. Иржсэн түүх ер нь байхгүй юу? За яхаа байдаг. Манай аймагаас бас ирнэ. Манай зохиолчдоос, залуучуудаас зарим нь ч одоо шав мав гэдээ ирнэ. Хүн гэдэг чинь хөөрхий. Усны шуу шиг юм тийм байна шүү дээ. Миний муусан найзнаар толгойтой болгон мөнгө гэж торготой нэг нь хоргой зүүдлэх орчинд шүлгээр өвчилж ардын донд уярч шүдэн шиг ас зул шиг бөхөж явдаг миний муусан найзнаар санхаалж оныгоо бүсгүйж сэвж цаатхан тоохгүй бол бүр сайхан бичиж цагийн лантун доор цавтаж явсан ч царцсан гамдэрлын гавл дээр сахиур болон хагарч саргилсан хувь заяа миний муусан найзнаар. Тэгэхээр вэштэй миний хөө энэ чинь нэг одоо зовлон байна. Бидний үеийн чих цөөрч хөлөө. Одоо миний часуутан гэвэл Валжирийн догмод байна. За ятмаа гэж хүн байна. Санжааживэн оюун байна. Одоо манай галсан, тангадын галсан бол одоо бурхан тэнгэр тэр чинь одоо бидний дотор хамгийн ахмад нь л байх шиг байна. Манай бадарч байна. Сайхан сэтгэлтэй, авьяастай хүн насалдаг юм бол манай бадарч урт наслж удаан жаргах ёстой. Манай Лусан дамбын даш нэмгэж луугар амтын шүү дээ. За манай уран хаваа бид нарын дунд нэг тийм амтэн ямар азар заяасан гэмээр ийм хүн. Одоо та нарыг уулзвал хаана уулзж чинь жишээ нь? Бид нар одоо гэрээрээ л уулзсан шүү дээ. Уулзаад юу хийх юм? Шатар нүүж гин үү? Яаж гин юу хийдэг вэ? Бид нар бол уран зохиолоо ярьж байна. Зүгээр дотроо бол үжиглэж л байгаа шүү дээ, тийм ээ. Бас нөгөө бие биендээ бол итгэн юунд нь итгэж ирэхтэй зэрэг тэр туршлагт нь нөгөө мэдрэмжинд нь нөгөө хүн төрхөнд нь найдаж итгэнэстэй тэгээд сайхан яриад тарна. Харин одоо нас явахтай хитэн зэрэг тэр болгон утсаар одоо туужийн тухай ярина энэ гэдэг чинь хутлаа шүү дээ. Тий. Дахиж биеэ л асууж явах шиг байна. Чиний надад чихчи яасан бэ гэх юм уу? Тий. Яаж вэ? Хөлчөө өвдөж байна уу гэх мэт тэгин шүү амьдрал бол амьдрал өвгөд бол өвгөд тийм л байна. Найзуудаасаа одоо ойрын хугацаанд сайхан уулзъя гэд төлөвлөж байгаа хамгийн их санаж байгаа хүн хэн байна? Бүгдийн сананда. Тэгээд тэр болгон уулзаад байж салахгүй чадахгүй. Тий. Би бол одоо гэрээс гарахгүй байна. Гэрийн дүү хүн болцоод байна. Шүтсэн байна уу гэнэ. Танай гэр бүлийн хүн бол таны нэвтрхий тойл юм байна шүү дээ. Даан чидээ энэ ч надад. Энэ одоо насан туршид цалингийн хувааж идээд одоо тэтгэврийн идээд өөр одоо миний юу нэ энэ төрийн шигэнд нэг 3 төгрөгийг энэ тэр идээд энэ бол одоо мэдэхгүй болохгүй дээ.
үнний хэлэхэд энэ чинь юу шүү. Орон гэрээ авч яваа энэ болоод байна. Би өөрөө одоо явахтаа муу болцсон.